Азийн цээжинд туурга тусгаар урших эх орныхон улсын нийслэл Улаанбаатараас эрхэм үзэгч та бүгдийнхээ амрыг айлтган мэдчилье. Монгол улсын Батлан хамгаалах зэвсэгт хүчин төрөнсөн үйл явдал мэдээллийг эрхэм танд хүрэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн 2015 онд Монгол улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг шинжлэгдэн батлагдсантай холбоотойгоор салбарын багц хуулиуд улсын хурлын аюулгүй байдал гадаад уулгын байнгын хорооны хурлаар дэмжигдэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Үүнтэй уялдан аюулгүй байдал гадаад уулгын байнгын хорооны гишүүд өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалах яам болон зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа. Шинжлэгдэн батлагдсан бодлогын баримт бичгийг үндэслээд Батлан хамгаалах тухай хууль, зэвсэгт түвшний тухай хууль, цэргийн албаны тухай хууль, цэргийн албаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийг улсын хурлын аюулгүй байдал гадаад уулгын байнгын хорооны гишүүн, ажлын хэсгийн ахлагч энх баяраар ахлуулсан Батлан хамгаалах яам, зэвсэгт түвшний жанжин штабын удирдлага болон эрдэмтэн судлаачид эцэслэн боловсруулсан юм. Хуулийн шинжиллийн боловсруулалтыг хариуцсан ажиллаж буй ажлын хэсэг Батлан хамгаалах яам, зэвсэгт түвшний жанжин штабт ажиллахдаа төрийн цэргийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж багц хуулиудад тусгагдаагүй орхигдсон зүйлүүдийг нэгтэлж тодруулсан байна. Өнөөгийн нөхцөлд манай Батлан хамгаалах салбар маань ямар бодлоготой байх вэ гэд. За хуучин бол цомхон чадварлаг өөргөө Батлан хамгаалах хүчинтэй байна, зэвсэгт хүчинтэй байна гэд ингээд тодорхойлж байсан. Одоо бол нэлээд тийм мэрэгжлийн төвшөнд энэ Батлан хамгаалах салбарын ер нь манай зэвсэгт хүчнийг ийм байдал шилжүүлье гэж. Тэгэхээр мэрэгжлийн төвшингийн Монгол цэргийг шинээр бий болгох цоо шин асуудал энэ цаана байж байгаа шүү дээ. Энэ хууль бол тэгэхээр одоо бодлогоо төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Батлан хамгаалах салбарын хөгжил ирээдүйг тодорхойлсон, үйл ажиллагааны үйл ажиллагааг хуульчилсан, Батлан хамгаалахын нээлттэй бодлого тийм ээ. Зөвхөн Монгол улсын Батлан хамгаалах салбар биш дээ. Дэлхийн бус орны Батлан хамгаалах салбаруудтай хамтарч ажиллах төр болцоо боломжийг хууль эрх зүйн хүрээнд нээж баталгаажуулж өгсөн ийм өгөөжтэй сайн хууль болж батлагдах гэж байна гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс эдгээр төслийг өнгөрсөн 2 дугаар сард улсын их хурлд өргөн барьсан юм. Энэ сарын 5-ны өдөр улсын их хурлын аюулгүй байдал гадаад уулгын байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн багц хууль чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэнэ. Энэ сарын 28-нд Монгол улсад генерал зол бий болсны 72 жилийн ой дохино. Уг ойг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг даргын тамган газар, цэргийн штабтайгаа хамтран тус дүүрэгт аж түрэн амьдардаг генералуудыг оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан залуучуудтай уулзуулан Батлан хамгаалах үйлсэд бидний оролцох сэдвт уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр амжилттай зохион явууллаа. 1944 оны 4 дугаар сарын 28-ны өдөр Ардын их хурлын тэргүүлэгчдийн 52 дугаар тогтоолоор Монгол улсад анх 11 хүнд генерал цол олгож эхэлснээс хойш өдгөө 160 гаруй генерал цолтон төрөн гарчээ. Генералуудын өдрийг тохиолдуулан төрийн цэргийн байгууллагууд томоохон арга хэмжээнүүдийг шатараалан зохион байгуулсаар байна. Үүний нэг нь дээрх дүүргээс оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж байгаа 400 гаруй оюутан залуусыг Монгол улсын их сургууль, Монгол улсын багшийн их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуульд хуваарлаж энэхүү уулзалтыг зохион явуулж байгаа юм байна. Уулзалтаараа цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээлийн явц, залуусын эх оронч хүмүүжил төлөвшөл, эрүүл мэнд, бие биедрийн хөгжил, төрийн албаны тухай хуулийн талаар ярилцлаа. Батлан хамгаалах гэдэг чинь юу юм бэ гэхдээ зэрэг улс орны тусгаарлагдмал аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг улс төр эдийн засаг, нийгэм эрх зүй, цэргийн үйл ажиллагаагаар хамгаалахыг хэлж байгаа шүү дээ. Тэгвэл зэрэг энэ цэргийн үйл ажиллагаанд оролцох тийм боловсон хүчнийг өнөөдөр бид энэ ихтэй сургууль сурч байхад нь тэр хугацаанд нь бэлдээд авч байна гэсэн. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар цэргийн штабаас жил бүр дүүргийнхээ генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай энэ дүүргээс 15 генерал цолтон төрөн гарсан байдаг бөгөөд хамгийн ахмад нь хурандаа генерал Лувсан Гомбо бол хамгийн залуу нь хошууч генерал Баяр Магнай юм байна. Энэ сарын 26-ны өдөр хүндэт генералуудаа хүлээн авахаар товолжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд жил бүр Монгол цэргийн жавхаа уралдааныг зохион байгуулж энэ жил 4 дахь жилтэйгээ залгаж байна.
Энэ жилийн тухайд цэргийн албагчдын эрүүл аюулгүй орчинд албагаах нөхцөлийг гол шалгуур үзүүлэлт болгожээ. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн засаг даргын тамгын газраас батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд тэргүүний тогтчлолтой жагсаалч анги хамтуулан шалгаруулах Монгол цэргийн жавхаа уралдааныг 4 дахь жилдээ зохио явуулж байна. Жилээс жилд ач холбогдол өрөөгөөч нь нэмэгцээр байгаа тус уралдаанд энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний 31 анги байгууллага оролцож байна. Нийслэлийн удирдлага бол нийслэлд иргэдэд эрүүл аюулгүй байдал орчинд амьдрах тийм таацаа нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнөөдөр цэргийн анги байгууллагуудын эрүүл аюулгүй байдал тогтчлтын ажилд илүү анхаарж байгаа нь Монгол цэргийн жавхаа 2016 уралдааны эхний шалгаруулалт өнгөрсөн 7 хоногт төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн хүрээний анги байгууллагуудад явагдлаа. Энэ ажлын хүрээнд бол нийтдээ манайх 500 гаруй өрөө тасалгаа танхимтай. За 1000 гаруй багш ажил албаагч сонсогч нар ингээд 3000 гаруй оюутантай ингээд байгууллагын хувьд ямар ч байсан бие бүрэлдэхүүн эрүүл аюулгүй гэсэн тэр ажлын байрны шаардлаганд нь хоёрдугаарт нь цэргийн албаагчдын жагсаалч дүрмж байдал бие улдрын төвшинг дэвшүүлэхсэн зорилгын хувьд спорт цогцол төвшүүлсэн урт сургалтууд зохион байгуулж явуулсан. За гол нь бидний тогтчлтын ажил дээр ялан хугацаа цэргийн албаагчдын цэргийн албаах ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар гол нь анхаарч ажилласан байгаа. За дээрээс нь ангийн экологи орчинг бүрдүүлэх мод тарих ажлуудыг бол олон улсын аадраа сантай хамтраад бас амжилттай хийж дуусглаа. Монгол цэргийн жавхаа 2016 уралдааны эхний байруудад шалгарсан ангийн захирагчид уралдааны болцлын дагуу орон сууцаар шагнах бөгөөд үүний зэрэгцээ эхний 9 ангид эмнэлгийн тоног хэрэгсэл олгохоор шийдвэрлсэн байна. Уралдааны эхний шалгаруулалт энэ сарын 23-нд өндөрлөн шалгаруулалтын явцын талаарх мэдээллийг бид дараагийн мэдээллийн хуудасаараа хүргэнэ. Бүгд найрамдах Солонгос улс Сакура цэцгийн буюу хаврын баярыг 54 дахь жилдээ тасралтгүй тэмдэглэж ирсний зэрэгцээгээр 2007 оноос хойш өөрийн орны иргэд болоод гадны жуулчдын анхаарлыг татахын тулд олон улсын цэргийн хөгжмийн болон хүндэт харуулын наадмыг жил бүр уламжлал болгон зохион явуулж иржээ. Бүгд найрамдах Солонгос улсын Жинхэнэ хотод энэ сарын 5-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус наадамд 60 хүний бүрэлдэхүүнтэй зэвсэг түвшний жанжин штабын үлгэрчийн үлээвэр найрал хөгжимчдийн баг амжилттай оролцоод өнгөрөх 7 хоногт эх орондоо эргэн иржээ. Цэргийн хөгжмийн онцлог сүр хүчийг элтгэн үзүүлдэг тус наадамд энэ жил Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Солонгос улс, Монгол улсын нийт 800 гаруй цэргийн хөгжимчид хүндэт харуулын бие бүрэлдэхүүн оролцсон юм. Өөрийн орныг сурталчлах, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлсэн тус наадмыг 100 мянган орчим үзэгч үзэж сонирхжээ. Бид нар тэрчээ баруун Монгол биелгээг тэгээд үүлэн бор зэрэгсэн тэр морин хуурын хослуудыг үзүүлээд тэрийг их сонирхож байлаа. Солонгосын ард түмэн сонирхохоос гадна монголчууд их балиаш гэж дэмжиж илээ. Тэгэхээр яхаарахгүй бид нар өөрснийхөө хөгжмийн урлагийг нэлээсэн төлөвлөлөд ирлээ гэж бодож байна. Наадамд бүгд найрамдах Солонгос улсын хуурай замын болон агарын цэрэг, тэнгисийн болон тэнгисийн явган цэргийн хүндэт харуул, үлээвэр найрал хөгжимчид, мөн Америк нэгдсэн улсын 8 дугаар армийн цэргийн хүчин, тэнгисийн явган цэргийн корпусын номхон далайн бүлгийн цэргийн үлээвэр найрал хөгжимчид оролцсон байна. Монгол улсаа төлөөлөн оролцсон тус бие бүрэлдэхүүн ирэх 8 дугаар сард Оросын албаны улсын Москва хотод болох олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн наадамд 90 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөгдөжээ. Зэвсэг түвшний тэг 14 дугаар анги, зэвсэг түвшний 2015-аас 2016 оны хичээлийн нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд энэ сарын 4-өөс 10-ны өдрүүдэд тусгай тактикийн хээрийн дадлаг сургуулаа ангийн хээрийн полигонд амжилттай хийлээ. Жил бүр уламжлал болгон зохион явагддаг энэхүү хээрийн сургууль энэ жил сургалт бүтээн байгуулалт хэлбэрээр явагдсанараа онцлогтой. Монгол улсын зэвсэг түвшинд инженерийн төрөл мэргэжлэр аль бүрэг гүйцэтгэдэг байнгын бүрэлдэхүүн, гэрээт болон хугацаа цэргийн аль паагчдын онлын мэдлэгийг батжуулж, тактикийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үндсэн зорилготой явагддаг хээрийн дадлах сургууль энэ жил хэд хэдэн онцлогтой өрнөсөн байна. Зөвхөн энэ сургалтаараа бид нар үндсэн маневр орлох байлдааны инженерийн хангалт сэдвээр явуулж байгаа ч гэсэн ангийнхаа инженерийн хотгоныг завсарж байгаагаар нь бүтээн байгуулж байгаа.
Энэ жилийн тухайд саадыг туулах, усан хангалтыг зохион байгуулах, ажиллагаанд бие бүрэлдэхүүнийг сурган дадлагжуулах сургалтуудыг явуулсан байна. Хээрийн бэлтгэл сургалтыг ийхүү өндөр түвшинд зохион байгуулснаар цэргийн алба хаагчдын ёс суртахуун, сэтгэл зүйн бэлтгэл, тэс сур хатуужлыг төлөвшүүлж, байлданы зэвсэг техник болон тусгай зориулалтын техниктэй харьцах дадлаг чадварыг нэмэх ач холбогдолтой. Миний хийж байгаа үүрэг үст болохоор нэгдүгээр тасагт гүйж атаканд гүйж тэгээд минь ишлүүр ашиглаж гарц гаргаж байгаа манаас л тэгээд гарцаа гаргаад бид нар тэгээд өөрийнхөө тасгийг миний саадтай газар дээр аюулгүйгээр гарах үүрэг гүйцэтгэж явж байгаа. Сургалт бүтээн байгуулалт хэлбэрээр зохио явуулсан хээрийн гаралтад тус ангийн бие бүрэлдэхүүн Налах Төв аймгийн чиглэлийн хатуу хөвчлөлттэй замаас зэвсэг түвшний 311-р анги хүртэлх 3 км замыг сэргээн засварлаж, ус цайлуулах 4 шуудууг төхөөрөмжилжээ. Сургалтын үр дүнд салаа салбарын захирагч нар удирдан зохион байгуулах аргад суралцаж, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөн, инженерийн техник хэрэгсэлтэй ажиллах дадлага баттгсан бол гэрээт болон хугацаа цэргийн алба хаагчид тэнхмээр болсон техникийн ашиглалт, ажиллагаа зэрэг онлайн мэдлэгээ улам бүр батжуулжээ. Батлан хамгаалах салбарын залгамж халааг бэлтгэн гаргадаг Батлан хамгаалах их сургуулийн Тэмүүжин урлаг бүрэн дүнд сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаатай нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын танилцдаг уламжлалт тогтоод нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Өнгөрөх 7 хоног Чингэлтэй дүүргийн зарим сургуулийн төлөөлөл тус сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна. Монгол улсын ирээдүйн хөгжилд манлайлан оролцох оюуны өндөр чадвартай бие бэлдрийн өв тэгш хүмүүжлтэй хүмүүнлэг иргэнийг нийгэмд болон Батлан хамгаалах салбарт бэлтгэх зорилготойгоор байгуулагдсан тус сургууль өдгөө 6 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм. Ерөнхий эрдмийн хичээлээс гадна цэргийн анхан шатны боловсрол олгох хичээлийг тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулж ирсэн тус сургууль өнгөрсөн намаар сургуулийн шинэ байрыг хүлээн авч иж бүрнээр ашиглалтанд оруулсан. Сургуулийн дотоод журам сургалтын үйл ажиллагаа манлайлагч сурагчдаараа бусад ижил төрлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд жигших сургууль болсны илэрлэл нь тэдний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, тэднээс цэрэг их оронч үзэл хүмүүжил төлөвшлийн үлгэр авахар ирдэг сурагчид олон болсоор байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн 44, 53, 84, Баянгол дүүргийн сургуулиудын сурагчид үе шаттайгаар тус сургууль дээр хүрэлцэн ирж туршлага солилцож байсан бол энэ удаад Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл иржээ. Өнөөдөр энэ Тэмүүжин урлаг цэргийн сургуультай ирж танилцсантай их баяртай байна. Ер нь цэргийн талаар бол монгол цэрэгч их жавхаалаг, их гоё санагддаг. Өнөөдөр болохоор анхны удаага энэ сургууль дээр ирж байна. Тэгээ айгүй гоё юм байна, сургууль нь айгүй цэвэрхэн. Маш их цаг баримтлана. Тэр нь надад маш их таалагдсан. Тэгээд дэг журам сайтай, нэгнийгээ хүндэлдэг. Одоо энэ гудамжны хот бол энэ одоо цэргийн Тэмүүжин урлагийн хүүхдүүд чи одоо хувцаа илүү зөв өмсдөг, нурууц их явдал гişгэн дээр бол бас илүү анхаармаар санагдсан. Монголын өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгээний төв төрийн бус байгууллагын зүгээс хэрэгжүүлж байгаа топ 10 өсвөр үеийнхний хөгжлийн хөтөлбөр түүнээс улбалсан Исмаил интернет сургалтын төвийн хүүхдүүдийн санаачилгаар Батлан хамгаалах их сургуулийн Тэмүүжин урлаг бүрэн дунд сургуультай танилцах өдрөлгийг зохион байгуулсан байна. Тус дүүргийн 61, 57, 49, 17, 117, 37 дугаар сургуулийн 7-оос 12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл хамрагдсан юм. Энд сурж байгаа хүүхдүүд багаасаа дөнгөж 7 дугаар ангиасаа эхлээд тийм цэргийн эх орны тийм одоо сэтгэлгээг суулгасан ийм гоё сургууль байдгийн байна. Зарим нь анх удаага үзлээ, зарим нь мэддэг байсан ч гэсэндээ ороод ингээд өнөөдөр яг амьдралд нь сургуульд нь ингээд ороод үзэхэд бол гоё байдгийн байна. Эндээс хүүхдүүд багаар ажил сурж байна. Багаар ажил сурахтаа хүүхний хариуцлага хүнийг ахлаж явах, 10 хүнийг ахлаж явах, 30 хүнийг ангиар нь ахлаж явахад хүүхдүүд бүр багаасаа төлөвшөж байна гэдгийг нь ярьж байгаа нь бол их таатай байна. Энийг олж харж байна гэдэг нь бол хүүхдүүдийн хувьд болохоор айгүй том амжилт байна гэж үзэж байна. Уг өдөрлөг нь Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа чиг үүрэгтэй нарийн танилцах, зэвсэг түвшин цэргийн сургуульд эх оронд сэтгэлгээ, иргэний бахархлаа нэмэгдүүлэх, цаашлаад өөрийн мэргэжил сонголтонд анхаарах зэрэг олон талын ач холбогдолтой болсон байна. Үзэгч таны халамжит хань эсвэл хүүчин хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд тангараг өргөж эрд цэргийн албыг хаасан уу? Хэрв хаасан болон хаах гэж байгаа бол бидний бэлгийн хүн хүргэх дараагийн мэдээллийг хүлээн авна уу?
Бид энэ удаад цэргийн албанд татагдан ирсэн хугацаа цэргийн албаагч болон байнгын бүрэлдэхүүний сэтгэл зүйн бэлтгэлийг мэдээлэл сурталчилгаа соёл хүмүүжлийн ажлаар хэрхэн төлөвшүүлдэг талаарх мэдээллийг хүргэх болно. Тусгаар улсыг хил хязгаар газар шороогүйгээр, эх орныг эргэнгүйгээр, зэвсэгт хүчнийг цэрэггүйгээр төсөөлхийн аргагүй. Тиймдээч зөв үзэл санаатай хөдөлмөрч иргэдийг эцэг их өсгөн хүмүүжүүлж, харин төр засгаас улс эх орны өнөөгийн хөгжил цэцэглэлтийг цогцлоох боловсон хүчинг хөгжүүлж, эрхэлж буй ажил хөдөлмөрт нь амжилттай ажиллах нөхцөлийг бодлогын хүрээнд дэмжих үүрэгтэй. Оршин буй эх орныг олон төрлийн мэргэжлийн хүн ард бүрдүүлэх учиртай. Түүний нэгэн хэсэг нь батлан хамгаалах цэвсэгт хүчний алба хаагчид. Тангараг өргөсөн төрийн алба, жухамдаа бусад төрлийн ажил мэргэжлээс онцлог. Өөрөөр гэр бүлийн хүмүүжил, ёс суртахуун, зан араншин, аж байдалтай аавын олон хүүгүүдийг нэгэн зорилгод чиглүүлэн алба хаалгана гэдэг хариуцлагатай хөдөлмөр. Энэ албыг алс хэтийг харсан цэргийн даргын удирдлага гэхээс илүүтэйгээр сэтгэл зүй, оюун бодолтой нь ойр байдаг соёл хүмүүжлийн ажилтан тэдгээрийн гүйцэтгэж буй үүрэгтэй нь холбож ойлгох хэрэгтэй. Нийгмийн альж цаг үед хүмүүсийг зөв төлөвшүүлэх, сургам боловсруулах, эх оронч үзлийг хүмүүжүүлэх энэ ажлууд бол нийгмийн хэрэгцээ шаардлага байсан. Одоо ч цааш энэ ажил маань улам бүр өсөн нэмэгцээр байна. Тэгэхээр өнөөдөр соёл хүмүүжлийн ажилтнууд бол эх орныхоо төлөө тангараг өргөсөн дайчдын оюун санааны хүрээнд ажиллах ёстой. Урлаг уран сайхнасаа илүү тэр хүмүүсийн сэтгэл зүй, оюун санаанд нь хүрч ажиллах ёстой. Түүнчлэн соёл хүмүүжлийн ажилтан цэргийн даргын үүрэг чиглэлийг цэргийн албаны онцлогтой уялдуулан алба хаагчдын үнэт зүйлс болох итгэл үнэмшил, ёс суртахуун, эх оронч үндэсний үзэл хүмүүжилд нөлөөлж ажиллах үүрэг бий. Рот тасгийн дарга нартайгаа нэг яриа хийж чаддгүй л дээ. Юу бэлтгэл сургууль гээд нэг тийм яриадах зав байдгүй. Харин соёл хүмүүжлийн ажилтан гэдэг нь тэгээд хагас сайн бүтэн сайн ер нь чөлөөт амралт чөлөө цагаар хамт сууж юм тойрч юм ярьдаг. Тэгээд зөвхөн айрмын талаар яриад байхгүй өөр хүнийг ер нь доторхыг нуудалж таньж мэдэх талаар юм ярьж өгдөг. Дотн ярилцдаг, дараа нь тусад нь уулздаг. Одоо 100 цэрэг ирлээ гэхэд 100 хүмүүжилтэй, 100 зан характертай цэргүүд ирдэг. Энэ бүгд одоо цэргийн алба явагдсанаар яг нэг хүн шиг болж чаддаг, нэг амьтай болж чаддаг. Энэ бүгдэнд нь салаан захирагч нар соёл хүмүүжлийн ажиллагууд бол маш их үүрэг гүйцэтгэж байна. Довчхондоо тус ажилтан цэргийн алба хаагчдын өмнөнч нөхөр, найдвартай туслагч, оюун санаанд нөлөөлж чадах үз чиглүүлэгч мэрэгчлэн юм. Байнгын бүрэлдэхүүнтэй манай ангийн хувьд бол соёл хүмүүжлийн ажлыг тухайн цэргийн алба хаагчдын үндсэн үүрэг болох айлдны бэлэн байдал тэгээд өөрийнх нь чиглэлийн дагуу гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь нягт уялдуулж явуулснараа цэргийн алба хаагчдыг хөгжүүлэх, тэдгээрийн сэтгэл санаа, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах ийм үндсэн зорилготой. Соёл хүмүүжлийн ажилтан төлөвлөгөөний дагуу ажиллаа явуулах гэдэг ингээд зохион байгуулдаг. Тэрнийг бас манай анги чинь нэг тодорхой онцлог үүрэгтэй анги учраас ингээд олон ангитай харьцдаг, ийш тийшээ бүгд ажилдаа хангалтандаа явдаг. Тэрийг соёл хүмүүжлийн ажлыг явуулахын тулд манай ангийн удирдлага цаг гаргаж өгдөг те. Тодорхой хэмжээнд ийм өдрүүдэд энэ соёл хүмүүжлийн ажил нь явагдах ёстой, бүх бие бүрэлдэхүүнд хамрагдах ёстой. Цаг үе өөрчлөгдөж, нийгэм тэр аяараа даяарчлагдж байгаа энэ цаг үед зэвсэгт хүчний алба хаагчид дан ганц Монгол улсаа батлан хамгаалахаас гадна дэлхийн халуун цэгүүдэд хүрч үүрэг гүйцэтгэдэг болсон юм. Энэ хэрээр алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, соёл хүмүүжлийн ажил улам их тэлэх шаардлагатай. Манай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын бие бүрэлдэхүүний дийлэх хэсэг маань 20-26 насны залуучуудаас бүрддэг. Тэгээд энхийг дэмжих ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэжээд их нутагтаа ирсэн байх үед нь бас тэдгээр залуучуудынхаа хийж байгаа одоо бичиж байгаа зүйлүүд дээр бид нар бас ажиглаж бас дүгнэлт хийдэг. Тэгэхээр их нутагтаа албаа хаж байгаа гадаад оронд очоод нэгдсэн үндэсний байгууллагын хийсгэх ажиллагаанд одоо цэнхэр дуулалтнуудыг нэг багтаад үүрэг гүйцэтгээд ирэх хүнд одоо эх орны үнцэн гэсэн ойлголт бол илүү гүн гүнзгийгээр нэвтэрч ирдэг юм болов уу гэж би боддог.
Шинээр батлагдсан Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт мэрэгжлийн зэрэгт суурилсан зэвсэгт хүчинтэй байх заалт тусгагдсан. Үүний хүрээнд мэрэгжлийн соёл хүмүүжлийн ажилтан тэдгээрийн чадамжийн асуудалч яригдах учиртай. Соёл хүмүүжлийн ажилтан бол үндсэндээ 8 настай болчраас эхлээд 80 настай хөгшин хүртэл ажиллаж явах ёстой. Энэ зэвсэгт хүчин жал фааж байгаа уцаар ахлагч нар ажиллаж байгаа албаагчдын гэр бүл үр хүүхдтэй нь ажиллаж явах ёстой. Цэргийн аль фаажгаар ирсэн дайчдын ар гэрийнхэнтэй тэдний одоо тэр харьцдаг хүмүүстэй нь бас ажиллаж явах ёстой. Олон одоо арга хэлбэрүүд бий. Одоо олон төмөнд соёлынхаа ажлыг явуулна. Тэр соёлын ажилчин дотроо олон төрлийн хэлбэртэй явахынтай лекц яриа ингээд ухуулга соёлын олон төмний ажил нь болохоор ингээд урлаг уран сайхантайгаа холбогдоод спорт биеийн тамиртайгаа холбогдсон ийм нүсэр энэ ажлыг бол соёлын ажилтай хийдэг байхгүй юу? Хүний оюун санаа нөлөөлж төвөнд одоо үнэт зүйлс итгэл үнэмшил төрүүлж энэ их орноо батлан хамгаалдаг болохоос биш бүх юм хуулийн доор одоо тийм албадлагын аргаар бас явах боломжгүй. Тэр одоо сургалтын олон арга шүү дээ. Албадлагын арга бай. Итгүүлийн үнэмшүүлэх арга байна. Магадгүй энэ итгүүл үнэмшүүлэх арга нь өөрөө одоогийн соёл хүмүүжлийн ажилтнуудын одоо нэг үндсэн том чиглэл мөн. Тэгжээж одоо их орноо батлан хамгаалах энэ одоо ажил үүргийг одоо гүйцэтгэх учиртай. Өнөөдрийн нийгэмтэйгээ уялдаад нийгмийнхаа хөгжилтэй уялдаад зэрэгэлдээ одоо улс орнууд бусад одоо өнөөдөр Монголын зэвсэгт хүчинтэй харьж байгаа улс орнуудын энэ одоо соёл хүмүүжил хүн хүмүүжүүлдэг одоо энэ албад нь ямар үтс цагаан байгуулалтайгаа юу хийж байгаа ямар чиглэлтэй байгаа гэдэг энэ юмнуудыг бол бас судалж үзээд энийг бол цаашид нэрнээс нэхлээд өөрчлөх шаардлага байна гэж ингэж би бол Ахмад улс төрийн ажилтны хувьд боддог. Тэгвэл цаашид одоо энэ би судалгааны шинжилгээний үндслээр энэ асуудыг цогцоор нь судлаад миний түрүүчийн хэлсэн эрх зүйн орчинд, бүтэц зохион байгуулалтын хувьд, хүний нөөцийн хувьд бусад олон асуудлаар тэгээд эргээд одоо энийг их зөв томьёолж, зөв зохистой байлгаж тэгээд энэ усудаа одоо бэлтгэх асуудал. Соёл хүмүүжлийн ажилтан нарын мэрэгжил мэдлэг боловсрол, оюун ухаан, ажлын дадлаг чадвар хичнээн сайн байна. Цэргийн алба багштын дунд зохион явуулах мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажлуудын чанар, үр дүн 40 сайн байх болно. Эх орондоо тангараг үргэж, зэвсэгт хүчиндээ алба үүргээ гүйцэтгэж буй мянган дайчдын зоргийг ирэлж, зорилгыг тодорхойлоход соёлын гих тодтголтой алба багштын гүйцэтгэдэг үүрэг ихэ. Албандаа зүтгэлтэй мянган цэргийн алба багш дундаас энэ удаад эх орны төлөө нэвтрүүлэг соёлын ажилтнуудын гүйцэтгэдэг үүргийн тухай товч хүргэлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын зэвсэгт хүчинд өрнөсөн бусад үйл явдлыг хураангуйлан хүргэе. Өнгөрч баасан гарагт Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Бат сайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн бант улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд хадагтай Арнольд Кетринийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэний дотор энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан сургалт дадлага явуулах, энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн хооронд харилцаа тогтоох, сургагч багш харилцан солилцох, манай цэргийн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон юм. Монгол улсад генерал цол олгож эхэлсний 72 жилийн энэ сарын 28-ны өдөр тохион уг өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Соломон бэлтгэл буй хошууч генерал Шагдрыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Батлан хамгаалах салбарын өнөөгийн бодлого үйл ажиллагааг танилцуулж түүнд дурсгалын зүйл гардуулсан юм а. Зэвсэг түвшний жанжин штабын даргын 2016 оны 4-р сарын 4-ний өдрийн тушаалаар зэвсэг түвшний офицер ахлагч нарыг 2016 оны 4-р сарын 11-ний өдрөөс гэрээт болон хугацаат албаны төрүүч байлдагч сонсогч нарыг 2016 оны 5-р сарын 2-ны өдрөөс эхлэн зуны удирдлын 4 хувцаст тус тус шилжүүлэхээр боллоо. Өнгөрч
Өнгөрсөн 7 хоногт АСАМ-ын үйлчлэгээ соёл урлаг аюулгүй байдал хариуцсан ажлын хэсгийнхэн хуралдсан юм. 4 асуудал хэлэлцгээс соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөрүүдийг баталж, зочд булын тогооч нарын дунд зохион байгуулж буй тэмцээний 1-р үе шатын дүнг хариуцсан ажлын хэсгийнхэн ажил байдлаа тайлхналаа. Харин нүүдэлчдийн наадам арга хэмжээг зохион байгуулах болон наадмын хамгаалтын асуудлыг дараагийн хурлаар хэлцгээр хойшлууллаа. Дээрх дэд хэмжээний уулзалтын аюулгүй байдал хамгаалтын цэгт ажиллах бие бүрэлдэхүүнийг бэлтгэх сургалт дадлага үе шаттайгаар явагдсаар байна. Батлан амлах яамнаас Монгол Улсын хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгын төсөлд цэргийн анги байгууллагад ажиллаж байгаа энгийн ажилтан алба хаагчдтай холбогдох эрх зүйн зохицуулалт бүхий 1/3 заалттай хуулийн төслийн саналыг хөдөлмөрийн яамд хүргүүлээд байна. Дээрх санал хуулинд орж хэрэгжүүл энгийн ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэхэд томоохон түлхэц болно. Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн 7 хоногт Батлан амлах яамны бие бүрэлдэхүүнд авилгын эсрэг хуулийн хэрэгжилт болоод авилгын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан тэдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгох, сонирхлын зөрчил өртгөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдэлээс өөрийгөө хамгаалах зэрэг мэдээллүүдийг хүргэсэн юм. Монгол улсад чөлөө твлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа чөлөө твлэл сан хэвлэх үйлдвэр 20 жилийн ой баяраа өнгөрөх сард тэмдэглэсэн юм. Баярын ойгоо тохиолдуулан шилдэг харилцагч байгууллагуудад тодруулсан байна. Тэдгээрийн нэг зэвсэг түвшний соём сониныг найдвартай харилцагчаар өргөмжилж, батламж үний хөнгөлтийн урамшууллыг өнгөрсөн 7 хоногт тус үйлдвэрийн захирал болормоо гартууллаа. Цэргийн олон төрлийн сургалт бэлтгэл тасралтгүй явагддаг зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвийн удирдлага алба хаагчид Ханквест 2016 олон улсын энхий дэмжих ажиллагааны сургууль, Монгол цэргийн жахуу уралдааны бэлтгэлээ хангаж, жагсаалын талбай эндэр хээрийн барилын галтгооны өргөтгөл зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар тус төвдөр гадаад дотоодын 300 гаруй цэргийн алба хаагчид бэлтгэл сургуулаа хийж байна. Эх орны төлөө нэвтрүүлэг энэ удаагийн дугаараас эхлэн зэвсэг түвшин хийгээд нийгмийн бусад салбарын уншигчдын хүсэн хүлээдэг соём сонины 7 хоног тутмын товч тоомыг эрхэм үзэгч танд хүргэж байгаар боллоо. Тус сонины энэ удаагийн дугаарын 1-2 дугаар нүүрт батлан амлах салбартай холбоотой мэдээллүүд төлхөө орсон бол 3 дугаар нүүрт уламжлал ёсоор гадаадын цэргийн сүүлийн үеийн мэдээлэл оржээ. Сонины 4-р нүүрт сурвалжлагч хушууч ганцуул, зурагч ахлагч Алтан уяг нарын хээрийн сургуулийн талбараас сурвалжилсан сургалт бүтээн байгуулалт хослолцох хээрийн сургууль сурвалжлага нийтлэгджээ. Сурвалжлагад зэвсэг түвшний тэг 14-р ангийнхан зам засварын ажилд хэрхэн оролцож байгаа талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Тус сонины 5-р нүүрт Богд хаант Монгол улсын үеийн түүхийн судлалыг үндэслэгчдийн нэг Ламсрынгийн дэндвийн тухай өгүүлсэн сонирхолтой өгүүлэл уншигчдын хүртэл болж байгааг тодтох гэнзэтэй. Зэвсэг түвшний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид бүгд найрамдах Солонгос улсын Чинха хотноо зохион байгуулагдсан олон улсын цэргийн хөгжимчдийн наадамд оролцсон тухай Хурандаа Отхон баярын бичсэн аян замын тэмдэглэлийг сонины 7 дугаар нүрээс уншигч та бүхэн уншиж болох нэ. 8 дугаар нүрийн дугаарын зочин болонд зэвсэг түвшний тэг 84 дугаар тамирчин ахлагч Бямбатай гэрэл зургийн сурвалжлагч ахлагч Алтан уягийн эсийн ярилцлага нийтлэгдсэн байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарт 92 дахь жилдээ түүч хэлж салбарын шилдэг сониноор удаа дараалан өнгөлж яваа тус сонины хамт олон Батлан амлах их сургуулийн 14 хоног тутмын соём Батлан амлах их сургууль хавсрал дугаарыг гаргадаг. Энэ удаагийн дугаараас шинжлэх ухаан танин мэдгүй материалуудтай уншигч та бүхэнд танилцах боломжтой. Тус сонины орос хэл дээр хэвлэгддэг Мира Творческая миссия хавсрал дугаарт 1939 оны халахын голын дайнд Красная Звезда сонины сурвалжлагчаар ажилласан зөвлөлтийн цэргийн нэртэй сэтгүүлч Ортенбергийн халахын голын дайны тухай өгүүлсэн сонирхолтой баримтууд 1990-ад оны үед Монгол-Оросын цэргийн харилцаа зогсох байдалд байхад Сибирийн цэргийн төрөлд очиж өнөөгийн харилцаа хамтын ажиллагааны үдийг нээлтсэн
бэлтгэл хорондоо дорч хүүгийн дурсам зэрэг сонирхолтой материалууд нийтлэгдсэнийг энэ 7 хоногийн эх орны төлөв нэвтрүүлэг онцлон томиллоо. Өргөн хаврын цаг орсон энэ өдрүүдэд дуулгастуудын уран бүтээлчд эх орны төлөв нэвтрүүлгээ эрхэм үзэгч танд өргөн барьлаа. Бидний бэлтгэсэн мэдээллийг хүлээн аваадсан эрхэм танд баярлалаа. Дараагийн 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Түр баяртай.